Өнгөрсөн 7 хоногт Израиль улс Туркийн цэрэг байрших гэж байна гэсэн үндслэлээр Сирийн хойд хэсэг дэх чухал объектод агаарын цохилт өгч Турк улсад анхаарлага өгчээ. Тэгвэл үүний хариу арга хэмжээг Турк улс барьж эхэллээ. За тухайлбал өнгөрөх 4-5 дугаар сард газын зурс руу хүмүүнлэгийн тусламж хүрэхээр зорчиж явсан олон улсын идэвхтнүүдийн эсрэг халдлага үйлдсэн гэх хэрэг толбогдуулан Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах хүсэлтэд Турк улс Интерполд гаргасан байна. Туркийн хууль зүйн сайд Акин Гүрлеки мэдээлснээр тус улсын дотоод хэргийн яам болон гадаад хэргийн яам шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж Нетаньяхуг олон улсын хэмжээнд эрүүн сурвалжлах ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Туркийн шүүхээс өнгөрсөн 7 дугаар сарын 14-ний өдөр Бенжамин Нетаньяху болон Израилийн өөр нэг өндөр албан тушаалтан Афек Москович нарыг геноцид, хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг, эрүүдэн шүүх зэрэг хүнд гэмт хэрэгт буруутхан дотооддоо баривчлах тогтоол гаргаад байна. За энэхүү эрүүгийн хэрэгт нийтдээ 35 хүнийг ялагдагчаар татан шалгаж байна. Өнгөрсөн 5 дугаар сард Газын зурвасын бүсэлтийг сэтэлж хүмүүнлэгийн тусламж хүрэхээр далаад гарсан Global Samud флотын хөлөг онгоцууд руу Израилийн тэнгисийн цэргийн хүчин олон улсын усан хил дээр гал нээж сааталсан юм а. Туркийн хууль зүйн сайд Акин Гүрлекийн мэдгдснээр Туркийн засгийн газар үндэсний олон улсын хууль эрх зүйн бүхий л боломжийг ашиглаж Израилийн албаны хүмүүст хариуцлага тооцохын төлөө тууштай зогсон гэдгээ илэрхийлжээ. За Туркийн энэхүү алхмын хариуд Израилийн ерхий сайдын тамгын газраас албан ёсны мэдээлэл гаргаж Туркийн ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдоганы үйлдэлийг эрс буршаалаа. Нетаньяху Эрдоганыг дарангуулагч хэмээн нэрлэж ойрхон орнд дахь цорын ганц жинхэнэ ардчилсан улс болох Израилийн удирдагчид болон армийг айлган сүрдүүлэх гэсэн өрөвдмөр оролцоогоо зогсоохыг шаарджээ. Мөн Туркийн эдгээр орлого нь ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн байна. Нэг үе Турк улс Арабын орнуудаас илүү Израильтай ойр харилцаатай байсан. Харин 1980-ад оноос эхлэн Турк улс Палестины асуудлаар Израиль улсыг шүүмжлэх болж хоёр орны харилцаа хөтөн хүнд болсон. Сүүлийн жилүүдэд энэ харилцаа хурцдаж илт зөрчилдөх болсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт 2024 онд Сирийн удирдагч Башар ал-Асад унсны дараа Туркийн холбоотон Ахмад ал-Шара Сирийн төрийн эрхэнд гарснаар бүс нутагдах Анкарагийн нөлөө эрс өссөн нь Израилийн талыг түших болсон. Хоёрдугаарт өдгөө үргэлжилж байгаа Америкийн зулс Израиль Ираны дайнд Туркийн тал Ираныг нууцаар дэмжиж байна гэсэн хардлага Израиль улсын удирдлагын түвшинд газар аваад байна.